За бид нар монгол хэлэн дээр санаатаагаар гэдэг агуулгыг гаргадаг. За чи санаатаагаар бүх мөнгөө өвчгсөн байна. Чи санаатаагаар өөрийнхөө машиныг эвдчихсэн байна. За ийм агуулга гаргадаг. За тэгвэл санаатаагаар гэдэг агуулгыг англи хэлэн дээр яаж гаргах вэ? Гэхдээ дийлэгтээ сөрөг утга дээр гарч иж байна тийм ээ санаатаагаар. За энийг яаж гаргах вэ? Тэгвэл энэ агуулгыг бид нар on purpose гэдэг хэллэгээр дамжуулж гаргадаг. За жишээ нь he broke the vase on purpose to upset his sister. За тэгвэл агуулгын хувьд бол тэр санаатаагаар одоо эгчийгээ уурлуулахын тулд санаатаагаар варыг хагалсан гэдэг агуулга гаргаж байна. За эсвэл бол I spent all of my money on purpose. За тэгвэл би бүх мөнгөө санаатаагаар зарцуулсан. За тэгэхээр санаатаагаар on purpose болвол үргэлж сөрөг утга дээр ашиглагддаг. Харин зорилготойгоор буюу эерэг утга дээр бид нэр with purpose гэж ашигладаг. За жишээ нь she approached her studies with purpose. Тэгвэл тэр нэмэгтэй хичээлдээ зорилготойгоор ханддаг байсан. Тэгвэл with purpose бол эерэг утгатай буюу одоо зорилготойгоор гэдэг агуулгыг гаргадаг. Харин on purpose бол санаатаагаар буюу сөрөг утгатай.